Psychologist Carl Jung-ийн бид нар сүүдэр тал гэдэг ойлголтыг заавал ойлгох ёстой байхгүй. Яагаад вэ гэвэл хэрэв чи багасаа тэр шунал гэдэг мэдрэмж ингээд нэг даруулж ингээд өссөн бол заяа тэрийг бүр ингээд мэдрэхээч ингээд болцсон байвал том болгонгод амжилттай явж байгаа хүмүүсийг хараад хатаархаа наачдаггүй. Тэнгүүтээ ингээд нөгөө энэ угаасаа хулгайсан байгаа, энэ угаасаа лөөрсөн байгаа гэдэг ч юм тийм үзий хаталтууд ингээд орчтой байхгүй. Гэхдээ за үнэхээр яг тэгээд гарч ирсэн хүмүүсээс салавч өгөх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр бас өөрийн ухаанаар өөрийнх нь чадвар хөдөлмөрөөр ингээд гарч ирсэн хүмүүсийг тэгж үзий ядна гэдэг чи өөрөөс ингээд учир дутагдaltaй ингээд болоод эхэлчихэж байгааз. Тэнгүүд та ингээд анзаарч үзээрэй заяа. Бидний хамгийн том тэр ингээ харах удаа юун дээр гарч ирдэг вэ? Комментэн дээр гарч ирдэг байхгүй юу? Жишээлбэл ингээ бодоод үзээрэй. Чи ингээд нэг царайлаг залуу ингээд гоё контент ингээ хийлээ гэж бодоод энэ бол угаасаа гей байгаа гэд. Тэнгүүтээ яг үндэ тэр залуу одоо жишээлбэл тэгж коммент хийж байгаа залуу нь яг үндэ өөрөө ингээд нэг амар бүдүүн тэнгүүтээ ингээд нэг охтуудаа режектлүүлсэн ингээд нэг залуу ингээ байж байгаа хгүй яг мөн тэр хатуугаар ингээ хэлэхэд бол заа. Нөгөө талаас ч тэ ингээд нэг үнэхээр ухаантай юм ингээ ярьж байгаа ингээд нэг хүмүүс ингээ байлаа гэж бодоход амар тэнийг юм шиг өөдөөс нь ингээд нэг домброотой ингээ шаажааш тэ хэрүүлээгээ наагаад байдаг. Эдгээр ингээ хүмүүс болохоор өөртөө ингээ бас яг үндэ тэр хүмүүс шиг ухаантай болохыг хүссэн байдаг, ялангуяа анхаарлахыг хүссэн байдаг. Гэтэ тэр ингээ нэг мэдрэмж нь яг гэж нэг триггер дээр ч ингээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ нийгэм угаасаа бидний хувьд бол угаасаа үргэлж тусгал байдаг. Тэгэхээр ингээ нэг icon-цыг юм Go, YouTube ингээ Instagram гэдэг бүхэл ингээ комментээс тухайн хүн энэ дотроо юун дээр амар дутуу байдаг вэ? Юуг ингээ нэг мэдрэхээс ингээ зайлсхийдэг вэ гэдгийг зүгээр олоод харчих байгаа байхгүй юу. Тэгээ ингээ би энийг яаж ойлгож ирсэн бэ гэвэл Чанми ингээд нэг шүлгийг 15 жилийн өмнө утга зохиолын ингээд нэг мэрэгжлийн шүүмжлэгч ингээд шүүмжилж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэрүүн дээр ингээд нэг комментууд ингээд нэг оронгууд үзий ядалтууд ингээд гарч ирж байгаад би хүртэл яг 15 жилийн өмнө амар үзий ядж байсан. Тэгээд өөрөө жоо утга зохиол этер бүр яг нийлхүүд ингээд судлаад үзэнгүүт яг үндэ тэр шүүмжлэгчийн ингээд нэг ухаалаг шүүмжлэгийг нь би зүгээр юуг нь ч ингээд ойлгоогүй. Гэтэ зүгээр миний ууралж исэн шалтгаан болохоор би зүгээр тэр шүүмжлэгчийг ухаантай болохыг ингээд хүссэн байсан байдаг. Гэтэ яг гайгүй левел дээр дөхөд очингууд яг үндэд уурлах шаардлага байхгүйсэн байхгүй. Яг бол ингээд нэг чон миний дуртай ингээд шүүлгч юм үнэ. Гэхдээ тэр ингээд нэг мэрэгжлийн ингээд нэг шүүмжлэгч ухаалаг шүүмж битсэн бас үнэн байсан. Гэхдээ энэ дээр зүгээр би тийм нэг юм шиг өөрөө тийрэд явсан ингээд ойлгомжтой буюу би ингээд одоо шилбэл өөрийнх нь нэг харах үсэг байгаад тэрийгэ давцны илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд дараагийн ингээд жишээ нь юу вэ гэвэл би ингээд нэг бизнес хийх өмнө болохоор хуучин ингээд компанийн ингээд нэг захирлын ингээд хийсэн bullshit гэж ингээд боддог байсан. Яг өөрөө бизнесийгээ татвар төлөвхөн амтан цалинжуулаад ингээд эхлэнгүүт яг өнөө манай босс ингээд нэг бас зүг байсныг бас ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд эцэст бидний хөгжил хаанаас гарч ирдэг вэ? Би юун дээр амар дутуу байна. Юун дээр ингээд миний ингээд тирэлт те триггер ингээд гарч иж байгаа гэдгийг онцлоод тэрийгэ давсан цагт бид ингээд хоп гээл хөгжиж чинь. Тийм бүр үнэхээр амар хөгжил гарч ирдэг байхгүй.